Энэ явдал намайг бүр бага байхад буюу Санта Клаус байдаг гэдэгт итгэсэн хിവэр байх үед тохиолдож байсан юм. Зул сарын баярын өдрийн өмнөх шөнө жохом хідэн цаг болж байсныг мэдэхгүй нэлээд л орой болсон байсан ба манай гэрийнхэн энэ үед бүгд унтаж байсан байх. Би яагаад чимсэрч гисэн? Магадгүй ам цангаас ирсэн юм болов уу? Тиймээс усуухаар орноосоо босч шатаар уруудан галзуухны өрөөрөө очлоо. Тэнд шөнийн гэрэл асаалттай байсан болохоор би замаа харах гэж нэмж чийдэн асах шаардлага байгаагүй. Баг байхдаа ам цангасан үедээ би галзуухны өрөөнөөс стаканд ус хийгээд өрөөрөөгөө авч явахын оронд дандаа тэндээ ууж дуусгадаг байж билээ. Яагаад тэгдэг байсныг бөө мэд хүүхэд насны хачин зуршлууд ийм л нэг байх. Ингээд ус балгаад зогсож байтал манай сүлд мод зассан байсан өрөө болох зойрын өрөөний тэндээс нэг чимээ гараханд дулдлаа. Ямар нэг том шуудаг газраар чирээдж байгаа юм шиг. Би хаалгаар толгойгоо зухайлган зойрын өрөө рүү чиглэх шат руу өнгийж харав. Гэхдээ тэр доор хэн байгааг мэддэхээргүй хитрхи харанхуй байлаа. Би ээжигээ тэнд байгаа юм болов уу гэж санаад шатаар доош алхаж ирэхдээ зэрэгцэн өнөө дуулаад байсан чимээ гинэ талга болсон. Би бууж очоод будингийн хажуу тал байсан чийдэн асаатал тэнд өндрөөрөөч өргөнөөрөөч асар том битээнийгээр зогсож байлаа. Тэрээр улаан ховцос улаан малгай өмсөж нүдэнд танил урт цагаан сахал зүүсэн байхаж яг л Санта Клаус. Өнөө хэр гараа даллан намайг дуудсан бөгөөд би баг зэрэг айж зочсон ч бас давхар сэтгэл логдсон байдалтайгаар түүн рүү дөхөж очсон. Тэрээр миний толгой дээр зөөлөн алгадаснаа дэрэгдээ байх хар өнгийн шууд айруугаа зааж надад бэлэг авчирч ирлээ гэж байх юм. Тэрхүү шуудан жижиг хайрцгуудаар дүүрэн байх шиг харагдсан. Би амсраар нь шагаах гэтэл тэр "Ой, битгий, эн чинь гинтийн бэлэг байхгүй юу?" гэж хэллээ. Сүлд модны доор аль хэдийн бэлэг тавьчихсан байх нь анзаарагдсан. Өнөөх Санта намайг эргүүлж харуулснаа ч ихэнд минь орлууга буцаад яв гэж шивнэв. Би яагаад ч юм шууд явчихсангүй харин тэндээ зогсон Санта руу эргэж харсаар байлаа. Өнөөх чинь сүлдээ бүр өөрөө намайг дагуулж шатаар дээш гаргасан ба ингэхдээ чимээ гаргахгүй байх хэрэгтэй шүү гэж хэлж байсан. Тэгснээ надаас миний өөрөө хаах нь байдгийг асууснаа намайг өөрөө яваад орчих гээд шатны голд үлдчихлээ. Энэ удаад би түүний үгэнд орж ганцаараа дээш өгсөж эхлэв. Шатны дээд талд очоод доошоо эргэж харсан ба Санта Клаусын эвгүй дүрс тэр доор зогссон хിവэр над руу харсаар байх нь үзэгдсэн. Намайг дээшээ өгсөж байх үед галзуухны өрөөний шөнийн гэрлийг тэр унтраасан байхаж. Би өрөөндөө орж хаалгаа хаасан ба Санта өвөтэй уулзсандаа сэтгэл догдолсон хിവэр байлаа. Ингээд унтахаар нүдэн ханиг хөвтөж байх үед зойрын өрөөний тэндээс тасхийг чимээ тод дуулсан бөгөөд би Санта манайхаас явж байна даа гэж бодсон. Харин маргааш өглөөнөөс би ээжийнхээ доод давхраас орилох чимээ нэрсэрлээ. Босч шатаар уруудан зойрын өрөөрөө гүйж очтол тэнд аав ээж хоёр маань байсан ба хачиргалтай сүлд модны ёроолд ямар ч бэлэг харагдсангүй. Түүнээс гадна гүйдэг цонх хэвдэрч гисэн байлаа. Шилэн хагараагүй ч цонхыг маш чанга хаасан бололтой гологдөг зам нь өмцөм зөхийг доод гацчихсан байсан. Гайхаж мэгдсэн би юу болоо вэ гэж аав ээжээсээ асуугаад тэнд урд шун Сантаг харсан тухайгаа хэлв. Тэд өөний дуулмагцаа намайг ухаан жолоогүй шалгааж янз бүрийн асуултуудаар болж гарсан. Аав маань цагдаа дуудсан бөгөөд 911-ийн операторын хэлснээр тэр өглөө яг үүнтэй төстэй хэрэгээр өөр хоёрч дуудлага бүртгэгдсэн байсан гэсэн. Санта Клаусын хувцас өмссөн нэгээр цонхоор норж болох үс хідэн байшин хараандаа авч улмаар нэвтрээд сүлд модны ёроолд байх бэлгэнүүдийг нь хулгайлсан бололтой. Тэр ч ёстой тамд очих байх таа гэж би боддог. Орой тийшээ аав ээж хоёр маань надад Санта Клаус гэж яг үнэндээ байдаггүй гэдгийг хэлээд дахиж тиймэрхүү явдал тохиолдвол итгэж болохгүй шүү гэж сануулсан. Миний амьдрал нэг хэсэг богинохон хугацаанд их хэцүү байсан бөгөөд тэр үед би шөнийн ээлжийн харуул хамгаалалтын ажилтан нэг үгээр бол манаачаар ажилдаг байлаа. Олон ч газар сойсон доо. Гэхдээ Чикаго хотын нэгэн худалдааны төвд бусдаасаа удаан хугацаанд ажилласан юм. Жухам юу гэдэг нэртэй газар байсныг энд дурдаад яхав. Томоохон хотын худалдааны төв дотор ганцаархнаа ээлжинд гарна гэдэг нэгэн бодлын тав тухтай амар тайван. Гэхдээ нөгөө талаасаа бусад хүмүүсийг амарч байхад эсвэл баяр тэмдэглэж байхад ажиллана гэдэг онцгүй. Тэр тусмаа зул сарын баярын орой ээлж нь гарах бүр хогийн. Тэр шөнө би өртийн хөрөө ажлын байран дээрээ зай ихтэй заалны голоор нааш цааш алхаж, заримдаа голдон зассан сүлд модны дэргэд сууж, 24 цагийн турш асаалттай байх гэрлэн чимэглэлийг нь ажиглаж байлаа.
Тэгж байснаа цайны өрөөрөө очиж аяг кофе найруулчаад буцаад иртэл хонгийн хамгийн цаад талын тасгуудын нэгнийх нь гэрэл асаалттай байх нь анзаарагдсан. Уг нь бүгд унтраастай байсныг би сайн мэдэж байлаа. Тухайн цаг мөчид барилга дотор надаас өөр хүн байх ч учиргүй юм. Тиймээс би хөнгөн алхаагаар гүйсээр тэрхүү тасаг руу дөхөж очиод гартаа байрсан кофегоо тэнд байсан савтай цэцэгний ёроолд тавив. Үнэт хэллэлийн тасаг байлаа. Хаалгыг нь онгойлгох гээд үзтэл дүүжээтэй байхаач. Тэгэхээр дотор нь яаж хүн орсон гэсэн үг үү? Тэгтэл худалдааны төв доторх гэрэл гинэ танивчиж эхэлсэн. Цахилгааны утсанд асуудал гарсан юм байх таа л гэж би бодлоо. Тинхүү өөрийгөө тайвшруулж хаад кофегаа авахаар доош суугаад эргэж босоод гартал өнөөх тасгийн худалдагчийн лангууны ардаас хэн нэг хүний толгой цухойж байх нь тэрээр надаас нуугдаж байх шиг санагдсан. Гэхдээ энэ нь гэрэл анивчих хооронд буюу хальт харагдаад л өнгөрсөн ба анивчиж байсан гэрэл эцтэй унтарчихсан. Арай хий юм хараад байгаа юм биш бидтэй гэж бодсон би гайхсандаа нүдээ нухалж толгойгоос хэсэрч үзв. Тэгээд бүснээсээ мастер түлхүүрний сетээ сугалж аваад өнөөх тасгийн түлхүүрийг хайн тэмтчиж гарлаа. Хаалгыг нээснийхээ дарааж тэндээсээ хөдөлсөнгүй. Унтраалгын чухам хаан байрлалгийг мэдэхгүйгээс гадна гарч идэнгээс өөр гэрэлтүүлэггүйгээр өнөөх лангууны цаад талыг шалгана гэхээс үнэндээ айгаад байлаа. Тиймээс хаалгыг нь хаач төвжээд сүлд модны дэрэгдэх пост руугаа буцаж ирэв. Харсан үзсэн зүйлдээ би үнэхээр зочирдсан бололтой аяхтай кофегоо асгаж зутхан балгаж гарсан. Хонгийн цаад үзүүрийг хүртлэх бүх гэрлүүд унтраастай хിവэр байлаа. Тэгтэл тэндээс гинэд тасхийг чимээ гарснаа хин нэгэн миний зүг хурдлангүй хэн долдов. Дэгснээ хажуу тишээ эргэж гарах хаалганы наан байрлах хонгил руу ороод чимээгүй болчихлоо. Би сандал дээрээсээ огл үсрэн босготой зэрэгцэн амандаа балгасан кофегоо түргэж цацах шахсан. Өнөөх хэсэг рүү гүйж очсон бөгөөд гарах хаалганы дэргэд байх жижигхэн зааланд хідэн ширхэг массажны сандал, зоос хийж ажилуулдаг хүүхдийн тоглоомууд, бас нийтийн ариун цэврийн өрөө байрлаж байсан ба гарах хаалга бол угаасаа хоёр талаасаа цоочтой байсан тул тэрхүү ариун цэврийн өрөөнөөс өөр хүн ороод нуугдчихар газар харагдсангүй. Би эрэгтэй нойлынх нь хаалган дээр очиод зогслоо. Худалдааны төв дотор надтай хамт байгаа хүн ямар хуу янзын хүн байгааг мэдэхгүй ч шууд нүүр тулхаас би жиргсэн хിവэр байсан юм. Тиймээс хоолойгоо сонсгох үүднээс хаалгыг нь баг зэрэг нээгээд тэр дотор байгаа хүн намайг цагдаа дуудахаас өмнө гараад ир гэж чангаар хэлв. Гэтэл өрөөнд дотроос хэн нэгний уйлан гиншээдж байгаа юм шиг дуу бүдгэн сонсдож эхэллээ. Би хаалгыг гүйцэднээсэн ба өнөөх хүний дуу нойлын өрөөнүүдийн нэгнийхэн дотроос гарч байгаа нь ойлгогдсон. Би түрүүний үгээ давтан хэлсэн боловч гиншиг чимээ зогссонгүй. Яахаа мэдхээ байсан би чимээ гарч буй жорлонгийн өрөөний өмнө явж очиод доош өвдөглөн хаалганы доод талын завсраар шагайлаа. Хар өнгийн хос гутал хоншоор нь хаалга руу буюу над руу чиглэсэн байдалтай харагдав. Тэр дотор байгаа хүн хаалга руу хараад зогсчихсон уйлан гиншиж байгаа бололтой. Дэгснээ хаалганы цаана байх өнөөх хүн гинэт доош өвдөглөн миний өдөөс харц тулгарсан юм. Төрүүн лангууны ард нуугдаж байсан тэр хүн мөн байлаа. Би дээш босч өрөөнөөс гараад цагдаараа уулзтаж дуудлага өгсөн. Шөнийн ээлжийн харуул хамгаалалтын ажилтнаар ажиллах хугацаанд өмнө нь ийм нөхцөл байдал орж байгаагүй болохоор цагдаа дутахаас өөрөөр яах хэрэгтэйгээ сайн мэдэхгүй байсан юм. Ямар ч байсан зодон зохион үүсгэх гэх мэтээр хүчээр шийдэхийг хүсэхгүй байв. Удалгүй хаалган дээр хоёр цагдаа хүрээд ирлээ. Би тэднийг оруулаад бид гурвуулаа эрэгтэй нойл руу явж очив. Төрөүний жорлонгийн өрөөний хаалга хаалттай өнөөх хүн дотор нь байсан хിവэр байлаа. Цагдаа нар түүнийг гараа өргөд гараад ир гэж шаардсаар нилээд утсан. Тавьсан шаардлагыг нь биелүүлэхгүй байсан тул нэг цагдаа нь хаалгыг өшгөлсөөр эвдэж өрлөө. Тэгээд өнөөх солиотой нөхрийг тэр дорн баривчилсан. Цагдаа нар өөрийг нь хаалга руу дагуулад явах үед тэр хүн толгоогоо эргүүлэн над руу харсаар байсан бөгөөд өгсөн хүнийг шиг ямар ч илэрхийлэлгүй харсан намайг нэвт харж байх шиг санагдсан тул дотор эвгүй орхихдоо би өөрийн ирэхгүй дайлтчихсан юмдаг. Тэр намайг алахыг хүсэж байгаа гэмээр л харагдсан. Цагдаагийн машины арын суудалд суухаас өмнө тэр миний нэрийг хэлсэн ба үүнийг дуулсан миний бие арцайгаад л явчихсан. Цагдаа нарын нэг нь түүнийг чухам хингээч ямар учиртай хүн болохыг олж мэднэ гэж хэлчихэд яваад өглөө. Ингээд хэдэн цагийн дараа би ээжнээсээ буусан бөгөөд цаашид тэнд ажиллах бүхий л хугацаанд би болон тойрох болгондоо өнөөгч нь гараад ирэх вэ гэсэн айдас төгшүүртэй байдаг байсан. Ах бид хоёрыг нилээд том болсон хойно аав ээж хоёр маань нэмж хүүхэдтэй болсон юм. Одоо миний ярих явдал нодны жил тохиолдсон бөгөөд тэр үед би 18 настай, ах 24-тэй байсан бол бидний бяцхан дүүр ээж хэл дөнгөж 2 ой гарантай байсан.
Коллежийн өвлийн амралт эхлээд би гэртээ ирж гисэн байсан бол манай ах өөр мужаас ирэх арай болоогүй дахиад хэд хонохоор байсан юм. Харин аав ээж хоёр маань амралтанд явчихсан байв. Зол сарын баяр болоход 7 хоног үлдсэн байсан ба аав ээж хоёрыг буцаж иртэл би дүүгээ харах ажилдаа хоцорсон юм. Рэйчлийг асрах ажил маань үндсэндээ буудан дээр сууж зурагтаар кино үзэх, заримдаа найзуудаа гэртээ авчирч буу хаалгах зэрэгээс л бүрдэж байлаа. Би дүүгээ хөвчлэн зочны өрөөнд тоглоомнуудтай хамт өргөчхөд өөрөө зурагт үзэх бөгөөд ингэхдээ өөр тай тухтай таатай мэдрэмжийг төрүүлэх үүднээс сүлд модны гэрлээс босод гэрлүүдийг унтраана. Тэгээд Рэйчлийг ядраад эхлэхээр нь дээшээ өрөөрөө навч гараад хувцсыг нь сольж манежийн орон дээр нь хэвдүүлдэг байлаа. Түүнчлэн аав ээж хоёрын загснаар уйлгнаад эхэлвэл тэр даруйд нь мэдхийн тулд хажууд нь байх хяналтын мониторыг асааж үлдээдэг байсан. Рэйчлийн өрөө аав ээж хоёрын унтлагын өрөө хоёр дундаа ариун цэврийн өрөөтэй учир үндсэндээ тэр хоёр өрөө хоорондоо холбогддог юм л да. Ингээд би доошоо буугаад ердийн хөөрөө зурагт үзэж байлаа. The Grinch гэд киног үзэж байсан санагдана. Энэ үед Рэйчлийн хяналтын монитороос чимээ дуулдаж эхэлсэн юм. Юу нь мэдэгдэхгүй паригсан. Гэхдээ хүн яриадж байгаа юм шиг чимээ гарч байлаа. Ямар ч байсан Рэйчл биш. Тиймээс би түүний өрөөрөө түрэгхэн гүйж очлоо. Сандрахтаа өрөөрөө нарай ширүүн орчихсон бололтой дүү маань тэр даруйс ирээд уйлж эхлэв. Би өрөөг тойруулж харснаа Рэйчлийг авч тэврээд зөөлхөн бүү ээлж хэлсэн. Гэхдээ энэ нь нэмэр болсонгүй. Тэр магадгүй бүү ээлхэд хэтэрхий том болчихсон байсан байх. Тиймээс би түүнийг буцааж орон дээр нь хэвдүүлээд хэсэг аргадаж сүүлдээ чихэнд нь одоо унд заа гэж шивнэлээ. Тэрээр удалгүй нүдэ анаад чимээгүй болоход нь би буцаад доошоо буусан. Хэсэг хугацааны дараа Рэйчл дахин уйлж эхлэх нь монитороор дамжин тод сонсогдов. Би дэшиг гүйж очиод хартал дүү маань орон дээрээ босоод зогсчихсон. Хуруугаараа ариун цэврийн өрөөрөө зааж байх бөгөөд хаалга нь баг зэрэг онгорхой байх нь үзэгдсэн. Түрүүн намайг ирэхэд тэр хаалга ийм байлуу үгүй билүү гэдгийг би яг таг санахгүй байлаа. Явж очиод нэгээд хартал дотор нь сэжигтэй зүйл байсангүй. Би дүүгээ харагдаж зүгээр л юм хум ургуулan бодсон байна гэж тайлбарлав. Тэр миний яриаг хэр зэрэг ойлгож байсныг мэдэхгүй ч ямар тач хэдэн минутын дараа тэрээр тайвширч буцаад чимээгүй боллоо. Би дахиад лоош бууж өнөөх киногоо үргэлжлүүлэн үзэж эхэлсэн. Гэтэл хяналтын монитор дээрх шаргал гэрэл дахиад анивчиж эхлэх нь тэр. Би яг л ямар нэг аимшиг кино дотор орчихсон юм шиг санагдаж байлаа. Монитороос эрэгтэй хүний шивнэг чимээ бүдэгхэн дуулдахач. Би шатаар өгсөн өнөөхөр өөрөө хамаг хурдаараа гүйж очиод ухсхийн ортол Рэйчлийн уйлах дуу урдаас өгтлээ. Түүний тэрч аваад өрөөнөөс гарах гээд өндийтэл өнөөх ариун цэврийн өрөөний хаалга одоо бол цэлийдэл дэлгээстэй байх нь тэр. Цаана нь манай аав ээж хоёрын өрөөнд нэг эрэгтэй хүн байсан ба тэрээр ариун цэврийн өрөөгөөр дамжин наашаа орж ирээд Рэйчл бит хоёрыг чиглэн алхаж эхэллээ. Би дүүгээ тэрсэн чихтэй гэрээсээ гүйн гараад хөршийн хэрүүгээ цугтаасан. Манай хөршчүүдий биднийг гэртээ оруулсан бөгөөд би тэдний гэрийн утсаар цагдаа дуудав. Цагдаа нар хурж ирээд манайд нэгжлэг хийсэн боловч хэнийг ч олсонгүй. Гисэн хэдий ч би гэрлүүгээ оруулгүй дүүтэйгээ хамт хөршиндөө хонохоор болсон. Харин маргааш өглөө нь Жуди бид хоёр манайд очиж байшин хамтдаа шалгалаа. Хүн байгаа гихшин жалга. Гэхдээ л өнөөх хүн анханасаа хаагуур яаж байшинд орж ирсэн байсныг мэдхийн тулд би ийш тийшээ анхааралтай харсаар байсан хэдий ч хачирхалтай нь хариулт олж чадаагүй. Харин 2-7 хоногийн дараа би ээжийнхээ хэлсний дагуу сүлд модны чимэглүүлүүд бүхий хайрцгийг аваачиж тавихаар дээврийнхээ өрөөрөө орсон бөгөөд тэнд би чухам юу олж харсан гэж. Дээврийн өрөөний болонд задалж хураагаад хан маягийн болгож өрсөн хайрцгуудын цаана нууцаар орны бүтээлгүүдээр дэвсгэр засч дээр нь дэр тавьчихсан байсан юм. Үүнийг харсан даруйд миний санаанд өнөөх танихгүй ир орж ирсэн нь мэдээж. Тэр хүн манай байшинд бидэнтэй хамт хэр удаан амьдарсан бол